За сайн мэцгэнэ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За манай клубийн ээлж нэгэн подкаст маань та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн зочноор Монс ХХК компани гүйцэтгэх захирал мөн Темас фарминг үүсгэх захирал Баян мөнх гэх хүндтэй зочин маань өргөдөж орсон байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За юуны өмнө Өнцөншин ухааныхан нийт эрдэмтэн профессор багш нар нийт оюутнуудаа бас та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За та манай подкаст сонсогчдод өөрийнхөө тухай тавчран танилцуулгыг хүргэж. За баярлалаа. За би одоогийн байдлаар бол Монс орон нутгийн Монс группийн харьяа орон нутгийн бүх салбаруудыг хариуцсан Монс ХХК компани болоод эмийн эмнэлгийн эргэлтгүүний гадаад худалдааны Темас фарм гэсэн хоёр компани одоо гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. За Монс групптэй бол 6 жил ажиллаж байгаа. За өмнө нь бол Монс групп дээр хөрөнгө оруулалт бизнес хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байсан. Монс фарм трейд компани дээр ажиллаж байсан. Тэгээд ийм хүн байна. За манай сургууль ер нь орон нутагт сурдаг оюутангууд нийлээдгүй. Манай хата сургуулиудаа төгсөөд орон нутагтаа тий ажиллах хүсэлтэй хүүхдүүдэд Монс ХХК компани танилцуулга ямар үйл ажиллагаа явуулдаг. Тэр тухайн ингээд чиглэсэн танилцуулгыг өгөөч. Тийм ээ. За ер нь бол Монс групп маань одоо үүсгэн байгуулагдаад за энэ жил ингээд 31 дэх жилдээ. За бид нэр хамгийн анхны хувийн хвшлийн эмийн үйлдвэр, эмийн сан, бөөний төв гэдэг. Одоо яг эмийн салбартаа бол одоо анхдагчдын одоо анхдагч байсаар ирсэн, одоо ч байгаа. За яг түүнтэй адилхан орон нутгад бас бид нараас яг энэ эмийн салбарыг, эмзүүн салбарыг, эмийн худалдааны болон үйлдвэрлэл худалдааны салбарыг орон нутгад бас хувийн хвшлийн энэ оролцоог нэмэгдүүлэхэд бас анхдагчаар байж ирсэн ийм компани байгаа. За одоогийн байдлаар маш товчхон Монс ХХК компаниас танилцуулах зүйтэй бол гэж бодож байна. Тэгээд бас оюутнууд маань илүү ойлголттой болох байх. Одоо орон нутгад бол нийтдээ манайх 300 гаруй ажилтнтай. За бүх аймагуудад бид нэр эм хангаа нийлүүлэх бөөний төвөдтэй, эмийн сангуудтай үйл ажиллагаа явуулж байна. Мөн үйл ажиллагаа бас орон нутгтаа бас тэлж байгаа. Тэрний үг гэхээр бид нэр ер нь бол хүмүүс Монс гэхээр эмийн сан ийм гэж ойлгоод байдаг тийм ээ. Монгол улс нийтээрээ бид нар чинь ер нь бол монгол хүнийг эрүүл монгол хүн байхын тулд Монс групп маань одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эрүүл органик гоо сайхны бүтээгдэхүүн мөн туслан гадаад худалдаа эрхлэхдээ хүртэл бид нар одоо манай Green Gate компани, Green Gate International компани байна. Одоо хүнд ээлтэй органик хамгийн одоо сайн хүнсний болон одоо гоо сайхны бүтээгдэхүүнийг бас импортлон оруулж ирдэг. Тэгэхээр энэ бодлогоо хүрээнд бид нас орон нутгтаа ер нь Монс бол энэ ер нь одоо хүнийг эрүүл байлгахын төлөө Монгол хүн бүрийг эрүүл инх байлгахын төлөө бид нас ийм олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа гэдгийг харуулах зорилгоос Монс маркет гэдэг бас концепцийг нэвтрүүлсэн. Эмийн сандаа бид нараас органик эмийн сан гэдэг концепцийг бас Эрдэнэт аймагт хэрэгжүүлээд маш Эрдэнэт хотоос хэрэгжүүлээд маш амжилттай явж байгаа. Энэ үйл ажиллагаанаас тэлэх болов гэж харж байгаа. Мөн Circle K гэдэг одоо бидний одоо Монголд одоо convenience store гэдэг Улаанбаатарт одоо оюутлууд маань бүгдээрээ бид өөрсдөө гэдэг. За энэ одоо дэлгүүрийнхэн анхны салбаруудыг бас орон нутгатайгаа нээсэн байгаа. Тийм үйл ажиллагаа явуулж байгаа. За нийтдээ бол орон нутагт манайх 300 гаруй ажилтнуудын одоо талаас илүү хувь нь эмзүүч нар, жор баригч нар дандаа эмийн мэрэгчлэнгүүд байдаг. За дийлэнх нь манай эмзүүн шинжилгээ ухааны одоо эрдэмтэн профессоруудын маань одоо сургуулж хүмүүжүүлсэн оюутнууд байдаг. Тэгээ бид нар тэднэрээр маш их бахархдаг. Үнэхээр одоо орон нутагта Монсынхоо нэр хүндийг одоо мэрэгжлийнхаа нэр хүндийг маш өндөр түргэж яваа. Аймагтаа бас маш нэр хүндтэй ийм одоо мундаг ажилтнууд бас байдаг, маш их бахархдаг. Тэгээ маш чадварлаг. Тэгээ би одоо өөрөө бас бахархаас гадна бас аймгийн эрүүл мэндийн газар засаг засгийн байгууллагууд болон эмнэлгүүд маш олон хүмүүсээс би одоо Монсын ажилтнууд маань их мундаг, их чадварлаг, их сэтгэлтэй гэж одоо их олон сонсч ирсэн. Тэр одоо энэ одоо сургуулийнхаа нийт багш нар хамт олондоос ийм сайхан оюутнуудыг, ийм сайхан мэрэгчлэнүүдийг бас сургуульд хөсгөж бэлдэж өгч байгаа бас
Маш их баярлж байгаа. Тийм байгаа. За манай яг эмзэн шинжилгээ ухааны сургуулийн төгсөгчид бас аягүй азтай тий. Яг ингээд компаниудтай хуваарлагдаад ажиллах, мэргэжлэрээ ажиллах боломжтой байдаг. За яг үүний нэг давуу тал нь эмзэн мэргэжлийн хөрвөгч чадвартай байдаг тул даах тий. Тэгмэд Тимос Парм энийгээ бас танилцуулах хэрэгтэй байна. Тимос Пармтай ажиллах хүсэлтэй бас хүмүүс байж магадгүй тий. Тэглгүй яах вэ? Ер нь бол бид нэр одоо Монс сургуульда, Монс их сургуульда, Монс эмзэн шинжилгээ ухааны их сургуульда төгсөөд ирсэн оюутнууд ер нь төгсөгч болгоно бид нар ажлын байраар хангах. Тэгээд илүү их одоо ажил практик дээр хөгжүүлэх, дэвшүүлэх. Тэгээд илүү их ур чадварыг бас нэмэгдүүлж өөрийгөө илүү их таньж, өөрийнхөө давуу талыг яг амьдрал практик дээр илүү их өөрийгөө бас мэдэрч одоо ингэж чадваржуулах ажлуудыг бол бас тогтмол хийдэг энэ бол бодлын хүрээнд хийх ёстой ажил байгаа. За Тимос Парм компани маань гадаад хотын нэг компани байгаа. Тэгээ бид нэр аль болох одоо энэ одоо Монгол улсад байгаа энэ 200 гаруй эм ханганы нийлүүлэх байгууллагуудаас бид нар бас ялгарах бас энэ дотроос бид нар бас илүү их мэргэжлийн өндөр ур чадвартай одоо их дэвшилтэд технологи одоо орчин үеийн төсөл технологи шингэсэн орчин үеийн тийм ийм эмнэлгийн хэрэглээний бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирэх дэлхийн сор болсон дэлхийд олон улсад нэр хүндтэй бараа бүтээгдэхүүнийг Монгол улстай авчрах, таниулах, ард иргэддээ бас хүргэх ийм ажлуудыг хийж байгаа. Тэгээд одоогийн байдлаар 40 гаруй улстай хамтран ажиллаж байна. Тэгээ би оюутнуудаа хэлэхэд бол одоо оюутнуудныгаа бол одоо Баямаг захирлаа Тимос Парм компани ч орё гэдээ хүрээд ирэх юм бол би бол маш таламжтай дуртай болно. Гэхдээ та нартаа би бас 2-3 зүйлийг бас захимаар байна. Мэдээж гадаад талын нэг компани ч бас маш сайн англи хэлтэй байх хэрэгтэй. Ер нь бол гадаад хэлнийхээ мэдлэг бол тэр бол маш сайн болох ёстой. Англи хэлтэй байх ёстой. Орос хятад хэлээрээ бас боломжийн байх ёстой, тийм ээ. Тэгээ ер нь бол бид нэр одоо эмзэн мэргэжлийн ур чадвараас гадна бас хэлний мэдлэг, гадаад харилцааны мэдлэг, эмийн маркетинг тийм ээ. Энэ талаараа бас өөрийнхөө одоо энэ академик энэ танхимын сургалтуудаас гадна одоо бусад цагаараа бас өөрийгөө илүү хөгжүүлэх юм бол одоо энэ ч өөрөө бас бизнесийн талбар учраас одоо энэ одоо хүний нөөцийн одоо энэ олон өрсөлдөгч олон юм хүний нөөц кандидатууд дээр бас таавал илүү их одоо өндөр үнэлэгдэх, илүү их хурдан твших, илүү их өөрийгөө таниулах, за илүү өндөр цалин авах тийм ээ. Яг ийм боломжууд чинь бол ерөөсөө та нарын маань гарт байгаа. Тийм учраас та нар маань л өөрсдөө хичээх юм бол одоо орчин цагчин бас залуучууд мундаг болсон байна. Үнэхээр одоо манай энэ орчин үеийн хүүхдүүдийн үрс харж байгаа сэтгэлгээ мэдээлэл олж авах чадвар, өөрийгөө хөгжүүлэх чадвар гэдэг одоо бас аргагүй энэ одоо орчин үеийн бас технологи бас хөгжсөн учраас бас энүүнтэйгээ суурлаад үнэхээр одоос мундаг болжээ. Тэгэхээр бид нар энэ өргөн боломжийг энэ цаг хугацааг их зөвөр ашиглаад ингэж өөрийгөө улам чадваржуулаад хүүхнийхээ хувьд илүү их одоо мундаг байх юм бол давуу талтай байх юм бол одоо ажлынхаа байран дээр одоо ажил орох болов яах бол юм уу эсвэл одоо гологдох болов гэдэг юм бол энэ дээр одоо санаа зовлтгүй байх бүрэн болцоод гэж бодож байна. Тэгэхээр бас хэл яг өмнөх подкастуудад бас дуурлагдчихсан. Тэгээд хоёр гишийнхаа хэлийг тодорхой хэмжээгээр яриад сурч явах англи хэлийг бол маш сайн өндөр түвшинд сурчих гээд мэдээж маш хэл бол ямар ч мэрэгжилд хэрэг болох зүйл тийм. За тэгвэл яг сая яг хэлээ тийм оюутнууд маань ингээ хүрээд ирвэл бид нэр ингээд хүлээж авах хэрэгтэй байна гэх тийм. Монсхийн компани болон Тимос Пармд одоо бид нар хэрвээ ажилд орё гэдэг биднэрт ямар боломж байгаа вэ? Бас биднэрт тавигдах шаардлага нэгдэж бас мэдээж хэл байгаа тийм мэдлэг байгаа тийм. Тийм биднэрт оюутнуудад маань бас ажиллах хүсэлтэй байж магадгүй. Тийм учраас эдгэрт ямар чадвартай байж ямар шаардлагыг хангаж иж энэ компанидаа үлдэх боломжтой вэ? Зөв их зөв асуулт байна. Ер нь юм байгаа. Яагаад нөгөө талаас нь жоохон тайлбарлах гэдэг бодлоо. Ер нь яагаад одоо төгсөөд Монсдоо ажиллавал илүү их өгөөчтэй байдаг хадгалсан ярьсан. Тэгээд Монс групп маань өөрөө манай Монс группийн соёл гэж бид нэр ярьдаг, монстлог сэтгэлгээ гэж ярьдаг, Монс группийн соёл гэж ярьдаг. Бидний Монс группийн одоо 30 жилийн хугацаанд бий болсон энэ соёл бол өөрөө одоо ер нь
За миний мэдхийн за бизнесийн хүрээлэлт юм уу одоо бизнесийн салбарт одоо олон хүмүүстэй бас учирч уулзаж байх хооронд бол одоо манай Монс группийн соёлыг бол маш үнэхээр одоо бахархдаг. Үнэхээр энэ соёлыг одоо яаж ийм одоо соёлыг төлөвшүүлсэнд бас их гайхдаг тийм ээ. Үнэхээр одоо бид нэр биенийгээ хайрладаг, хүндэлдэг. Одоо компани засаглал бол маш эрүүл органик засаглалтай. Хүн өөрөө сайн байх юм бол бид нэр хүнээ дэмждэг, хүнээ хөгжүүлдэг, хүнийхэн төлөө ийм их одоо үнэхээр одоо ажиллаж байгаа хүнд ажилтнаа их таатай ийм соёлыг төлөвшүүлсэн байдаг. Тэгээ ер нь бол бид нар ажилтнуудаа бол ингээд хөгжүүлэх, ажилтнуудаа даанга байнга ажилтнуудаа анхаарал тавихын төлөө ажилладаг. Энэ бол маш чухал. Манай өөрөө Монс групп маань хүний нөөц олон улсын ISO стандартыг анх удаа Монголд нэвтрүүлсэн шүү дээ. Ер нь бол энэ хүнийг хөгжүүлэх, хүнийг ажилд авах. Тэгээд ингээд хамт олонны одоо зөв засаглалтай тэгээ биенийгээ дэмждэг, урамшуулдаг, хөгжүүлдэг энэ бүхэн чинь өөр стандарт гарсан. Тэгэхээр энэ бол одоо бид нар яг одоо ажилтан болгонд маш их боломжийг олгож ирнэ гэсэн үг. Тэгээ Монс маань өөрөө бас нэр хүндтэй Монгол хүн болон эрүүл энгийн төлөө бас ажилдаг. Бас Монгол хүмүүст танигдсан ийм компани байгаа. Тэгэд энэ компанитай ажиллана гэдэг бол өөрөө бас одоо бид нар бол яг манай Оросын ажилтнууд бол бүгд их бахархдаг шүү дээ өөрөөрөө. Хүн болгоно л бахархна. Тэнд ачаагч байна уу? Эм зүүч, жор баригч одоо гадаад харилцааны мэргэжилтэн, хүний нөөц мэргэжилтэн бүгд л одоо компаниараа ажиллаараа бахархаж ажилладаг. За орон нутагт ажилтны давуу тал юу гэхээр нэг юм хэлмээр байгаа. За ер нь бол одоо орон нутагт би өөрөө орон нутгаар очиж ирсэн бүх аймагуудаар ингээ байнга явдаг л да. Одоо ингээд ажиглаад харж байгаад ер нь бол орон нутагт одоо залуус маань их амьдрах сонирхолтой болсон байна. За зүгээр ер нь бол ямар ч мэргэжил юм бай тийм ээ. Одоо орон нутаг одоо бидний нөгөө үйл яриад байгаа утаа тэнд бага байгаа. Одоо амьдралынхаа тодорхой хугацааг энэ зам дээр төгжрөл өнгөрүүлдэг юм бас бага байна. За тэгээд орон нутагт байгаа хоол хүнс бол бас эрүүл органик байна тийм ээ. За тэгээд орон нутгийн маань аймаг орон нутагт манаас биенийгээ хүндэлдэг, хайрладаг Монгол ёс уламжлал маань бас хэвээрээ сайхан хадгалагдаж байна. Тэр нь бол яг энэ нэг амьдралын чанар талаас бас хүмүүс орон нутгаар явах боломжтой болцсон юм байна. За үүнийг дагаад ер нь орон нутагт бас одоо зам харилцаа бас их сайн хөгжсөн байна, хөгжиж байна тийм ээ. Ер нь бол одоо баг аймаг аль ч аймагуд явсан ер нь бол засмалаар л явждаг болсон шүү тийм ээ. Засмалаар явдаг болсон, хурдан очдог болсон, ирдэг болсон. За үүнээр бол балаад одоо томоохон хүнсний супермаркетууд, хүнсний дэлгүүрүүд за тэгээд бусад одоо кофе шопууд гэдэг юм ингээд Улаанбаатарт байдаг бидний үйлчлүүлдэг ингээд эдгээр үйлчлэгээний байгууллагууд маань тийм одоо орон нутагт ингээд тэлж байна. Одоо сая одоо манайхаас зарим худалдааны төвүүд төр ч нөгөө эмийн сангууд маань байдаг. Одоо ингээд худалдааны төвүүд энд баригдаж байгаа, тэнд баригдаж байгаа гэдэг одоо байнга надтай холбогдож байхад би үнэхээр одоо тэлд явж байгаа юм байна. Бид нар хүртэл одоо Circle K-г хүртэл нээсэн байж тэр American franchise store тийм дэлгүүрийг тэгэхээр өөрөөр орон нутагт маань одоо ийм бас сайхан амьдрах нөхцөл бололцоо бий болж байна. Түүн дотор орон нутгаар бас Монстой ажиллана гэдэг бол ер нь бол орон нутагт иргэд маань ер нь им тариа эрүүл мэндийн бүтээгдэхүүн авахдаа ер нь хамгийн хэлж Монстой ордог шүү дээ. Ер нь Монсын бүтээгдэхүүн их чанартай, найдвартай байдаг, үнэн боломжийн байдаг. Тэгээ хүмүүс нь мэрэгжлийн байдаг, их сайхан зөвлөгөө өгдөг, их хамт цаатай байдаг. Тэгээ энэ өөрөө тэнд ингэж ажиллана гэдэг чинь бол өөрөө бас их сайхан л да. За түүнээс гадна бид нөр орон нутгтаа бас орчин үеийн энэ Улаанбаатар тэрэгдэг таас тохихгүй Монгол улстай зүгээр олон улс тэрэгдэж байгаа бас зарим тэргуун туршлагуудыг бас орон нутгтаа нэвтрүүлж байгаа. Ер нь одоо бас бид нэр орон нутаг гэхээр бас ингээд нэг болохгүй шүү дээ тийм ээ. Бас ингээд бид нэр орчин үеийнүүдийг бас боломжоор болцоор бас нэвтрүүлж байна. Одоо бид нэр онлайн захиргааны програм гэдэг одоо бид нар төлөв. Одоо жишээлбэл бид нэр ямар ч сумаас одоо 360 сум байдгийн аль сумаас тухайн аймгийн одоо эмийн сан эмнэлгийн одоо ажилтнууд эм тариагаа авдлаа гэхэд бол бид нэр гар утастайгаад байхад одоо хаанаас эм тариагаа шууд онлайнаар захиалаад авчих боломжтой тий. А бид нэр хүргэлтийн ингээд яг тухайн өдөрт нь хүргэлтийг хийгээд өгчдөг. Тэгэхээр бас энэ
одоо бидний яриад байдаг энэ онлайн худалдаа, онлайн захиалга гэдэг систем бол орон нутагт бүрэн хэрэгжсэн байгаа. Ер нь бол одоо нийт борлуулалтын нэг 25% нь онлайнаар яваад байгаа шүү. Тийм бас нэлээд их өргөн хэрэглэдэг болсон. Одоо сүлжээ интернет бас сайтай болцсон байна, тийм ээ. Түүнээс гадна бид нар ийм онц гэж мэдэнтэй таад байна. Тэгээ энийг бас одоо иргэдэд бас хөрөх ажиллагааг бас хийж байна. За тэгэхээр ийм байдлаар юм бол бид нар бас ажиллагчтай гэж банк хөгжүүлэх. Орчин үеийн дэвшилтэд технологи, орчин үеийн энэ дэлхийн нийтээр хэрэглэгдээд байгаа бас энэ шинээр бизнест бий болж байгаа энэ одоо дэвшилтэд арга технологи техникүүдийг бас ажилтнуудаас нэвтрүүлэх, сургах, заах, хөгжүүлэх, бизнесээ нэвтрүүлэх, өдөр тутмдаа нэвтрүүлэх гэдэг ийм ажлуудаас байгаад байгаа. За орон нутагт ажиллахад би оюутнууд гэхээр за манай оюутнууд маань за мэрэгжлийн хувьд бол манайх үнэхээр одоо би бол Монгол улстай манай Эмзэн шинжлэх ухааны их сургуулийн төгсөгч оюутнууд бол мэрэгжлийн болчдоор Монголд бол нэг номерт ордог гэж боддоо шүү дээ. Тэр лицензийн шалгалтын үнэлгээд нэг харж байгаа ч хүртэл манай оюутнууд маш өндөр мундаг одоо үзүүлэлттэй байдаг. Зүгээр зарим нэг юм дээр одоо илүү их одоо нээлттэй байх. Энд чинь нөгөө за жишээлбэл эмийн санд ажиллаж чинь өөрөө нэг талаас нэг талаас эмзүүч жор баригч боловч нөгөө талаас энэ бас нөгөө үйлчлэгийн ажилтан борлуулалтын ажилтан шүү тийм ээ. Тэгэхээр одоо өөрийнхөө нээг таниулах, хүнтэй их зөв ойлголцох. За эмийн сан дээр ер нь бол өөрөө стандарт байдаг. Гэхдээ хүний өөрийн бас нэг цаанаасаа бас нэг тийм нэг төрөлхийн нэг бас юу байх ёстой тийм ээ. Тэгээд их зөв байдлаар за эмийн сан чинь мэдээж бас дийлэнх нь одоо өвдсөн, зовсон бас орж байгаа шүү дээ. Нөгөө бусад гутал утасны дэлгүүрийг утах юм бол тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүстэй их зөв зохистой ярьж асуудлыг нь нөхцөл байдлыг их зөв ойлгож биеийн болон биеийн үйлдэл хэл яриа бүх юмараа одоо энийг их зөв ойлгож хүмүүст хүргэх асуудал их чухал байдаг. Тийм ээ. За хоёр дахь асуудал ихээр би орон нутагт ажилладаг ажилтнуудынхаа за ер нь бол орон нутагт ажилладаг ажилтнуудынхаа одоо нийгмийн асуудлаар ер нь бол нэлээд анхаарал хандуулж байгаа юм. Хандуулах одоо чиглэлгоо явж байгаа. Тэгээд энэ дээр бас компани хэмжээнд бас одоо орон нутгийн ажилтнуудыг бас орон сууцуулах. За тэгээд энэ санхүүгийн бусад үйлчлэгийг хямд хүртгээр авах боломжуудыг нээж өгөх гэдээ бас ажлуудыг үжигтэй хийж байна л да. Тэгэхээр ийм бол бас давуу талууд бас байгаа. Тэгэхээр энэ дээр бас анхаарна. За мэдээж би нөгөө хэл гэдгийг бол би банк хэлдэг тийм ээ. Хэлээ бол банк сурах хэрэгтэй. Одоо манай орон нутгт дээр сургуулаа төгсөөд нэг жил ажиллаад эмийн сангийн эрхлэгч нар болсон оюутнууд зөндөө байх манай орон нутагт. Тэгэхээр одоо орон нутагтаа үнэхээр өөрөө чадварлаг сайн байх юм бол одоо албан тушаал ажил карьерийг нэмэгдүүлэх нь бол үнэхээр одоо компани бол удирдлагын зүгээс хамт олонны зүгээс бол дандаа банк дэмжиж байна. За тэмүүсээ компани гэх юм бол би хэлсэн тийм ээ. Гадаад худалдаа нэг компани тэгээд мэдээж ер нь бол хүн бол өөр бас нэг асуудал тэгэхээр энэ бол за орон нутгийн хаанч байсан бид нэр орчин үеийн хандлагын асуудал гэж болдог хандлага тийм ээ. Тэгэхээр оюутнууд маань хандлага гэдэг чи их олон өргөө хүрээт ойлголттой юм болгонд ер нь жижиг асуудал ихгүй юм болгонд их сэтгэлээрээ маш сэтгэлээс хандах чин сэтгэлээс хандах тийм ээ. Тэгээд юм болгон чин сэтгэлээс хандах юм бол жижиг том гэхгүй ингээд юм болгонд хандахад тэрийн чуруу дадлуулж явждаг зуршлуулж явждаг. Тэгэхээр тэр хэмжээгээр тэр сэтгэлээс хандсан хичээсэн юм чинь өөрөө үр дүн гаргадаг. Ингээд хүмүүст үнэлэгддэг. Ингээд өөрөө бас ахиж дэвшдэг ийм юмуд байдаг. Тэгэхээр энэ хандлагыг бол одоо хүн яг үедээ зарим тохиолдолд бас мэдхгүй юм гарч ирнэ, мэдлэг дутах юм гарч ирнэ, ойлгоогүй юм гарч ирнэ. Гэхдээ бид нэр зөв хандлага чиглэлтэй байх юм бол хүн одоо манай дээр бас зарим ажлууд байдаг л хүн бас ингээд өөрөө ингээд өөрийгөө жоохон ингээд дутуунлаад өөрийгөө жоохон голоод тэгтээ зөв хандлагатай тэрийг орой өчгөө суугаад суралцаад тэгээд тодорхой цаг хугацааныхаа дараа нөгөөдхөө ойлгоо тэрийг ажилдаа хэрэгжүүлээд тэгээд ингээд явдаг ажилтнуудаас зөндөл байдаг. Тэгээд ийм ажилтнууд одоо ийм сэтгэлтэй ийм байгаасаа гэж би бас оюутнуудад өгч энэ бол маш суур шүү та нарын маань. За тэгээд энэ суурин дээр нэмэгдээд та нар маань гадаад хэлээ маш сайн сураарай, ном сайн уншаарай, номыг маш сайн зориг тавьж системтэй уншаарай. Тэгээд ер нь бол зориг тодорхой байгаад тэрүүнтэй чиглэсэн ажлуудыг хийхэд бол ер нь хүн болго амжилт гаргана л да. Тэгэхээр би бол
тэрийг хэлмээр байгаа да. За хоёр дахь талаас бид нараас тийм нөгөө ийм гэхээр имэйл хараад идэг тийм ээ зөв боловч нөгөө талаар бас юм бизнес маркетингийн нийгмийн төлөв ойлголтуудаа маш сайн өргөн болохоор гэж бас хэлмээр байгаа. Одоо жишээлбэл одоо манай дээр жишээлбэл эмзүүрч нар одоо ингээд гадаад харилцааны дээр ажилладаг маркетингийн чиглэлээр ажиллаж байгаа эмзүүрч нар байгаад байгаа л да. Тэгэхээр бид нар чинь нөгөө имээс гаднаас олон юм идэх шаардлагатай болж байгаа. Ягаад гэвэл одоо шилбэл энэ замын өдөр шилбэл ингээд хил хаацсан байна, хойно хил хаацсан байна, онгоц нисэхгүй байгаа нөхцөл эн чинь өөр нөгөө бас нийгэмтэй улстай эдийн засгийн холбоотой асуудал байна. Тэгэхээр энийг хүртэл бас ингээд тооцоолж өгөх хэрэгтэй мэдлэг байх хэрэгтэй. Тэгвэл одоо нөгөө ачаа чин зам зогсно, ачаа тасалтна, бараа тасалтгаар яг хөр бид нар ч нөгөө ард ирэх чимээ нэхэд унаа шүү дээ. Имлэг имээ нэхэн тийм ээ. Тэнд өвчтөе хүмүүс байгаа, мэс заслууд явагдаж байгаа. Тэгэхээр тийм асуудлуудаа мэднэ. За бид нар мэдээж ийм тариагаа бас доллар валютаар авж байгаа, евроор авж байгаа. Энэ улс төрийн нөхцөл байдлаас юм уу, эдийн засгийн нөхцөл байдлаас, энэ дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас болоод Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлаас болоод валютын ханш бас яаж өөрчлөгдөх вэ гэдгийг бас тодорхой хэмжээнд бас ойлгодог. Тийм, тэрийг бас мэддэг байх хэвээр. Тэгжээж бид нэр одоо тухайн бүтээгдэхүүний үнэ хүртгийг яаж тооцох вэ хүртэл бас мэддэг байх хэвээр. Эдийн засгийн анхан шатны, бүтээгдэхүүний анхан шатны ойлголттой байх хэвээр. Энэ ус одоо ямар төгрөгөөр бүтдгийг, тийм ээ? Бүтээгдэхүүний өөр хүртгийг ямар байдгийг, босод хобогдох ямар зардалууд байдгийг, тэг хідээр зарж ямар ашиг байдгийг гэдэг ийм анхан шатны эдийн засгийн ойлголтуудтай байх хэвээр. Тэгэхээр ийм ойлголтуудыг, ийм зүйлсүүдийг бас оюутнууд маань сурах юм бол энэ ч өөрөө энэ бүхэн ч өөр ажил дээр ч яг хэрэг болно. Тэгэхээр энийг одоо бид нар төгсөөд бүх юмыг мэдчихнэ биш. Одоо оюутан байхдаа, зав чөлөөтэй байхдаа энэ сайхан залуу насны дээр энэ бүгдийг одоо шамдан суралцаасаа ингээд гэж бас захирмаар санагдаж байна. Та одоо яг хоёулаа сүүлийнхээ асуултыг ингэж өндөрлөе. Оюутнуудад маань одоо мэрэгчлээ, одоо эмзэн мэрэгчлээ давуу тал тэгээд оюутнууд маань бас амжилт хүсээд ингэж подкаст өндөрлөе гэж бодож байна. За ойлголоо. За ер нь бол бусдын төлөө ажиллах, ялангуяа дотор бусдын эрүүл мэндийн төлөө, тэгээд эрүүл хүний төлөө, элэг бүтэн амьдралын төлөө өдөр тутам ингэж ажиллана гэдэг бол өөрөө бас их буянтай сайхан ажил, бас ажиргалтай ажил, хариуцлагатай ажил. Тэгэхээр манай эмзүүч нар маань бас яг л ийм ажил хийдэг. Тэгэхээр бид нар би бол одоо энэ эмзүүч мэдээж бүх хүмүүс мэргэжилтэй хайртай. Эмзүүч мэргэжил гэдэг бол өөрөө ийм хариуцлагатай, нэр хүндтэй, сайхан мэргэжил. За тэгээд би энэ сайхан мэргэжлийг бас өргөдөлж байгаа энэ оюутнууд нас энэ мэргэжлийнхаа нэр хүндийг, мэргэжлийнхаа ёс зүйг маш өндөр дүргэж явах. Хуучин бол одоо эмийн санчл гэж хардаг байсан шүү тийм ээ. Аптеки гэж гэх тийм ээ. Бидний хүүхэд байхад чинь тэгдэг гэсэн. Одоо бол бид нар чинь бас эмзүүч гэх тийм ээ. Эмийн салбар их нэгэд одоо манай эмзүүн салбараас чинь манай Хөдмөрийн Баатар төрлөө шүү дээ. Одоо улс хүртэл одоо ингэж эмзүүн салбарыг ойлгодог, мэддэг, хүлээмжшүүлдэг болсон манай регулятор өнөглөгч манай Хөдмөрийн Баатар болсон. Манай эмзүүн салбарынхаас одоо салбараараа бид нар чинь бас одоо омгшиж баярлалаа шүү дээ. Бүх одоо эмийн бүх компаниуд тэгээ үнэхээр одоо ийм одоо бас улс төмөндөө бас одоо хүндлэгдэж хүмүүс маань одоо иргэд маань бас ойлгож үнэхээр одоо эмзүүч нар маань тэгэхээр эдгээр энэ сайхан нэр хүндийг авч явах бол бас хариуцлагатай байгаа. Тэгэхээр энэний тулд яг бид нар ажилдаа үнэнч хариуцлагатай, шударга, зөв хандлагатай үнэхээр тэр одоо өвдөөд ирсэн, эмээ авах гээд ирсэн хүнд одоо сааргалахгүйгээр чин сэтгэлээсээ зөвлөд өгдөг тийм ээ. Тэгээ бас одоо энэ эмчин бас хөгжиж байна. Орчин үеийн техник технологи хөгжиж байна. Тэр бас энэтэй бас зэрэгцээ талхдаг. Тийм ээ. Эм яаж хөгжиж байгаа юм? Эмзүүн салбар өөрөө яаж хөгжиж байгаа юм тийм ээ. Техник технологи яаж хөгжиж байгаа юм ч тийм үү те. Бас энэхээ ойлгодог, мэддэг, энэтэйгээ бас хөл нийцүүлж бас алгадаг. Ийм бас байгальтай болов гэж бас боддtiin. Тэгээд одоо би өөрөө эмзүүч биш л дээ. Би өөрөө бизнесийн сургалт төгссөн. Тэгээд одоо хамаатан садан найз нөхөд бүгд л одоо тэгээд нэг өвдгөр ийм асуудал надаас энэ имийг ууж болох уу гэдэг. Тэгээд үнэхээр одоо
гоё сайхан мэрэгчлээ. Тэгэхээр үнэхээр одоо хүнд ийм хэрэгтэй байгаа байхгүй. Ер нь бол ийм яг өдөр тутамд ингээд мэдээж одоо хүн л болсон хойно наацх нь ханиа түрхээс авахгүй да тийм ээ байгаа. Тэгэхээр нэг маргууж идэхээр хоол өвдөж шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо яг үнэхээр одоо хөдөлгөрт бийн Монгол хүмүүрийн хүн болгоны багаас нь одоо буурлууд хүртэл өндөр наснууд лахмадууд хүртэл энэ хүмүүсийнхаа бас эрүүл энгийн төлөө манж байгаа мэрэгжилтэй бас үнэн чудраг юм байгаасаа л гэж бодгийг бас бүр захиж хэлмээр байгаа. За амжилт үнэхээр одоо нийт оюутнуудаас амжилтыг хүсэж байна. Тэгээд та нар маань ажлын байран дээр ажилд орвол бие голгох гэж тэр стресс битээ гэж стресс тэрэ харин эсрэгээрээ өөрийгөө хөгжүүлэх тийм ээ. Тэгээ өөртөө итгээд Өөртөө итгэлтэй байхаар чинь хүн одоо дотор хүн чинь их баярлдаг. Тэр чинээгээр бас урам авдаг. Тэр чинээгээр бас хүн их тэмүүлдэг тийм ээ. Тэгэхээр тийм бас байгаасаа гэж бас хүсмээр байна. Тэгээд яг тодорхой зорилго тавиад ер нь бол хүмүүс бас нэг би ч бас хүүхэд байхдаа бас тэгэл байсан санагддаг иргэд бодгоод залуу хүн байна да болоогүй дээ болно доо. За нэг одоо 20 та байна нэг 25 гэхэд ийм ингээл тэгдэг. Тэгээд эргээ харахаар их олон цагийг жоох үр ашиггүй өнгөрөөцөд юм байдаг те. Тэр бити одоо бас ийм бодол бас хэд бити автаарай тийм ээ. Яг өнөөдөр мөч цаг болгоно их мэдээж залуу хүн чинь найзуудтайгаа одоо хамт цагийг хөгжүүлж өнгөрөөлгүй яах вэ тийм ээ. Тэгтээ энэгээ их сайхан баланслуулад мэдээж сайхан эрүүл хүн одоо тусны эргэл цайтай тийм ээ. Эрүүл сарвал хүнээс бас их сайн оюунлаг ухаан гардаг тий. Тэгэхээр спортоо сайхан хичээл хэрэгтэй. Өөрийгөө сайхан хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд миний одоо энэ ярианы дунд бид хоёрын ярианы дунд хэлсэн ч тэгээд болж өгвөл хэл бол одоо үнэхээр одоо хэлээ одоо гарцаахгүй хэлээ сайн сурах. Бид нэр хэлээ сайн сурчих юм бол бид нэрийн авах мэдээллийн чинь ингээд тэр хэмжээгээр их болно. Тэгээд бид нар бусдаас төрүүлж чадах боломжууд чинь нэгдэнэ. Тэгээд өөрийгөө хөгжүүлэх боломжууд чинь тэр хэмжээгээр бас нэгдэнэ. Тийм учраас хэлээ сурах. За тэгээд хамгийн сүүлд нь зөв хүн байх, зөв хандлагатай байх, зөв сэтгэлтэй байх, үнэнч байх. Асуудал болгонд жижиг гэлтгөө чин сэтгэлээс үнэхээр чин сэтгэлээс хандаж чин сэтгэлээс ажил хийх бусдыг хайрлах хүндэтгэх тийм ээ ийм байхад бол та нар маань одоо бүх амжилт одоо бүх сайхан ирээдүй чи яг ингээл алган дээр чинь байна. Тийм учраас та нартай бас ингээд сурдаг хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Тэгээ бүгдээрээ хичээгээрээ мундаг мэрэгчлэн болоод монстой ажиллаарай. Одоо Монс группын 36 жилдээ бас ингээл яг энэ сургуулаа төгссөн үеийн олон төгсөгч нар маань одоо энэ группийн маань ийм сайхан авч явж байна, нэр хүндтэй авч явж байна. Тэгээ та нар маань одоо бас яг залгам талаа байгаа тийм ээ. Тэгэхээр ингээд цаашдаа бас энэ группийг улам сайхан хөгжүүлж одоо Монгол улстай цаашдаа олон улсын хэмжээний танигдсан ийм сайхан компани болгох ажил бол та бүхний маань одоо нуруунд дээр байгаа шүү. Та бүхэн маань одоо энэ ажлыг бас үргэлжлүүлж гүйцэтгэх учраас та манаар мундаг байгаарай. Өөрийгөө хөгжүүлээрэй. Энд өөртөө бэлтгээрэй гэж бас та нартай уриалж хэлмээр байна. Тэгээд нийт оюутнуудтай сурлаг хөдөлмөрийн өндөр амжилтыг бас хүсье. За баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн урилгыг маань хүлээн авч ярилцсанд маань орсонд баярлалаа танд. За баярлалаа. За энэ удаагийн подкаст маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.